Hi guys, намайг Улмаа гэдэг. За энэ удаагийн бичлэгээр болохоор бүгдээ хэрхэн яаж гадаадаас суралцах вэ? Хэрхэн яаж Европын улсуудаас суралцах вэ талаар төлөвлөгөө ярилцсан. За миний хувьд болохоор би Италийн Касиногийн сургуульд суралцдаг. Тэгээд одоогоор болохоор Летод сурах солилцоогоо сурах гээд ирсэн байгаа. Хамгийн түрүүнд бүгдээ өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ гэхээр бол би яагаад гадаадаас сурах хэрэгтэй бэ гэж асуух хэрэгтэй. Маш их хүмүүс ингээ гадаадад амьдрал бүх юм болчихно. Гадаадад амьдрал илүү гоё харагддаг. Юу бүхэн илүү гоё байна гэж боддог. Гэтэ яг үнэндээ ингээд гадаадад сурах нь ямар нэгэн байдлаар хувь хүнээс маш их юм шаарддаг. Одоо төвчээртэй байх, одоо хүмүүстэй харилцах, одоо ганцаараа амьдрах тийм их нөхцөлд ингээ ганцаараа байна. Тэгээд өөрөө өөртөө хоол хийж ингээд өвдсөн ч өөрөө өөртөө ингээ юм мэдээ бүгдийг бэлтэн. Тэгээд за тэр яах вэ гэхэд ингээд зөндөө олон бичиг засны ажил маш их байдаг. Би бүр хаяа би одоо юу хийгээд байна гэж маш их боддог байсан. Ингээд амар бичиг засны дарагцсан үедээ тэгээд нэг бас хичээлсэн нэг тийм амархан байдаггүй байсан. Тэгээд нэлээд бас хүнээс нэлээд юм шаардж ингээд хичээлээ хийж ингээд бусадтай зэвэгтгэж юм уу эсвэл хичээлээ давхаач юм уу тийм байсан. За тэгээд нэгт бүгдээ сургуулийн судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Хамгийн эхлээд чи академикаар ямар мэргэжил сонгож суралцмаар байгаа юм бэ гэдгээ өөрөөсөө маш сайн асуух хэрэгтэй. Одоо жишээлбэл чи архитектурт маш их дуртай хамаал чи Итали тэгээд Испанийг илүү судалж үзэж болно. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд хийж бүтээдэг технологи ч юм уу эсвэл бизнес ч юм уу экономикоос сурмаархан бол Герман илүү гоё, Нидерланд, Бельги гэдэг нь гоё санагдсан надаа. Тэгээд research судалгаагаар ч юм уу те аналисттэй сурмаархан бол бас Скандинавийн орнууд бас нэлээд тахимжтай санагдсан. Үүнд ингээд хараад байхлаар чи академик мэдлэгээс тэр сургуулиас одоо авахаас гадна яг тэр орчин нь чамд яг илүү юу ойлгуулж юу өгч чадах вэ гэдэг маш сайн харах хэрэгтэй. Хэрвээ гадаадд сурахаар зорж байгаа бол одоо жишээлбэл надад юу мэдгэсэн бэ гэх юм бол Италийн манай их сургууль маань ингээд ерөөхдөө ийм жижигхэн тайван бүст очдог байхгүй юу? Тэгээд харахаар илүү тайван орчинтай болохоор мэдгүй би ингээд амар бужигсан газар дуртай байхгүй юу? Тэгээд надад тэр нь их сонирхолтой байсан. Сонирхолтой туршлага болж чадсан. Хэрэг одоо Лето, за Эстон, одоо Герман, Франц тийшээ ч үгүй ингээд амар том хотууд байнгут тийнээсээ ингээд улбаалаад экономик тэгээд тэр улсын одоо техникийн хөгжил, тэг хүний хөгжил гэдэг нь бас шал өөр байгаа. Тийм болохоор тэрийн тусан ингээд судалж үзээд энэ улсыг сонирхож байна гэдэг ингээд эхлээд гаргах хэрэгтэй. Бас энэний сургууль хэрэгтэй юм байна гэд. За тэгээд дээрээс нь чиний хоббиг дэмждэг сургууль явж бас маш гоё. Одоо усан машинаар хичээллэх, тайквондо, уулан дэврэлтээр ч юм уу, эсвэл йога ч юм уу тийм зөндөө олон дэмждэг тийм сургуулиуд байдаг. Бас ингээд хэрвээ чи хөгжмөд тоглох бүжиглэх дуртай бол тэр чинь бас дэмждэг сургуулиуд бас зөндөө байдаг. Бас тэрийг сайн судлах хэрэгтэй. Яг гэх юм бол их сургуулийн ингээд 3 жил, 4 жил, одоо 6 жил ч юм уу гэдэггүй ингээд тийм одоо бид тийм цаг хугацаа байгаа шүү дээ. Илүү олон зүйл туршиж үзвэл гоё. Тэгээд академикаас гадна сургуулийн гадуур одоо юу хийж болох тэднийг маш сайн судлах хэрэгтэй. За тэгэд дээрээс нь тэр бүх ингээд experience чинь яг чиний амьдралын зорилготой ингээд тэгэхээр ойрхон байнаас шалгаж үзээрэй. Яагаад гэх юм бол чи ингээд амьдралынхаа тий 3-6 жилийг тэнцээ өнгөрүүлж байгаа. Тийм болохоор хэрвээ одоо жишээлбэл би аялах дуртай олон улсын хүмүүстэй ингээд харилцах дуртай ч юм уу тийм байх юм бол надаа Итали, Европод сурах нь, за Италид сурах нь нэлийн боломжийн болж байгаа хгүй юу? Тийм. Зарим хүмүүс ингээд илүү экономик эдийн засгийн ингээд өндөр тийм outcome-тай тийм том улсын том нийслэл ингээд амьдрахыг илүү үздэг ч юм уу яг
чи яг юу хэлээд үздэг тэрийгээ бас энэ судлаарай. Тэгээд Европод ч гэсэн ингээд ерөнхийдөө цаг уурын нөхцөл бас өөр. Тийм болохоор бас дээшээгээ ингээд мэдээж юм хүйтэй доошгоо жоохон халуун. Гэтэ бас тийм халуун биш хэрвээ яг зуны саруу ч юм уу биш бол тэгээд тийм болохоор тэрийг нь асуудлаад үзээд яадаг вэ? Зарим хүмүүс үнхээр хүйтэн тэсдэг. Одоо жишээлх юм бол би ингээд Ниднон Итали нэлийн урдуур ингээд суудсан бол одоо ингээд нэлийн хайгуу сууж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд энд амар хүйтэн. Тэгээд тэрийг бас бодож үзэх юм байл шүү. За тэгээд сургуулийн судалгаа хийхдээ бити ингээд AI, ChatGPT ашигласаа гэж хүсэж байна. Яг тийм бол манай нэг профессор хэлсэн л та ингээд AI, ChatGPT is copy of the copy of the copy of the copy. Тэгээд дээрээс нь ChatGPT-ийн болохоор үнэн худал мэдээллийг ялгах чадамжгүй байдаг гэдэг. Тийм болохоор дээрээс нь ChatGPT чиний яг ямар хариулт сонсох хүсэж чинь тэрний чинь ингээд дагуу хариулт өгдөг болохоор бас үнэн байх нь бас эргэлзээтэй шүү дээ. Тийм болохоор чи өөрийнхөө төлөө эхнээс өөрийнхөө толгоогоо ингээд юмдаа ажиллаад судалгаа хийгээд одоо үзэх хэрэгтэй. За одоо бүгдээ яг юу бэлтэх вэ талаар ярив. За хэрвээ Европод одоо сурыг бодож байгаа юм бол мэдээж IELTS-ийн оноо хэрэгтэй. IELTS-ийн оноо хэрэгтэй. За IELTS дээр ерөнхийдөө нэг 5.5 6 оноотой байхад энэ Европын сургуулиудад боломжтой байдаг. IELTS-аа хэрхэн яаж бэлтэх вэ гэх юм бол written дээр ном унших, тэгээд mock test-үүдээ ажиллах тийм байдлаар ерөнхийдөө сайжруулна. За тэгээд written дээр үнэхээр уйтгахтай байсан надаа ингээд уншаал бүсгүй лүгээ ингээд нүд хөдлөөд уншаад байгаа хэрнээ дотоод юу ч болохгүй, ерөөсөө ойлгохгүй. Гэт өгнүүдээ би ойлгодог. Тэгсэн мөртлөө ингээд нийлүүлээд ойлгож чадахгүй заяа. Тэгэж нэлийн үдсний дараа нэг сар 2 сар ч юм уу ингээд болсны дараа ингээд арай ойлгодог болж байгаа юм шууд уншаад дээрээс нь уйтгаа болоод ингээд санагдах ч юм уу. Тэгээд listening-гээ мэдээж кино үзэх, тэгээд YouTube-ийн бичлэг үзэх тийм. Эсвэл гадаад хүнтэй харилцах ч юм уу. Тэгээд YouTube-ийн бичлэг дээр өөрийнхөө дуртай сэдвээр YouTube-ийн бичлэг үзэж болно шүү дээ. Миний хувьд MSc, тэгээд English with Lucy, Rotten Mango, Stepanis гэдэг зүйлүүдийг үздэг байсан. Эмээх дуу сонсдог байсан. Тэгээд яа. За, IELTS speaking дээр яаж бэлтгэх вэ гэх юм бол интернетээр маш олон тийм олон улсын уулзалтууд байгаа. Link Club. Тэгээд сүүлийн үед бүр AI ашигладаг гэсэн мэлээ шүү дээ. Тэгээд speaking partner гэдэг гэтээ мэдгүй юм да. Би жоохон тэрийг ашиглаж үзээгүй. Тэгээд чи ямар нэгэн байдлаар speaking partnerтэй болсон ч бол миний хувьд болохоор би Link Club-ыг ашигладаг байсан. Би тэгээд 2 speaking partnerтэй байсан. Ингээд интернетээр болсон зүгээр байдагдаа яриад байхаар ер нь дээшлэхгүй шүү дээ. Тийм болохоор нэг өдөр болгон нэг тийм praise, үг нэмдэг ч юм уу. Тэрийг нэмэх гэж үзээд ч юм уу тийм ингээд нэг биччихээд тэгээд байхаар speaking ч сайжрна. Тэгээд speaking дээр илүү нэг real data тэгээд энгийн хүнд ойлгохтой ч юм уу ярих юм бол илүү оноо өгдөг юм шиг санагдсан. Англи хэлний writer нэрээ яаж харах вэ гэх юм бол одоо бичгэл болно. Одоо бичгээс өөр ямар ч тийм боломжгүй. Тэгээд хүмүүсийн яаж бичиж байгаа ямар миний бас нэг амар тэмэг алдаа юм шүү дээ. Би тэр үе ChatGPT-гээс ингээд 9 онооны writing answer надад бэлдээд өгөөч гэх тэрийг амар сайн харж байгаа. Тэгээд тэрний тогтцсон чийжтэй ч юм ингээд чийжилдэг байсан за. Тэгээд гэсэн чи яасан бэ гэхээр ингээд одоо чи AI ингээд онцлог юмнууд маш гацсан шүү дээ. Тэгээд дээрээс нь би тэгээд өөртөө илүү нөгөө техникдаа ингээд одоо шингээгээ ч юу ингээд сайн уйлаад бичих хэрэгтэй. Тэгжээч өндөр оноо авах байх. Би гэхдээ яг үнэндээ writing дээр миний хам хэцүү скил юм хэлтэй. За тийм байна. Тэгээд
SAT-ийн талаар яриад зөрчлөө жоохон үйцгтэй болж байна. Гэтэ SAT нэг их Европын сургуулиудад шаардахгүй л да. Гэтэ хэрвээ чи өгөөд өндөр оноо авснаа гэдэг ингээ харуулах юм бол даваад л болно. За SAT дээр англи хэл болон математикийн хэсгүүд байгаа. Математик дээр коллеж пандагаасаа сайн бэлдээд тэгээд written гээ болохоор English болохоор Eureka Military Reading Grammar-аас гэсэн номнуудаас ч юм уу бэлдээд тэгээд хаан академиг бас маш сайн ашиглаад байх юм бол ер нь боломжтой санагдсан. За яг үнэндээ ингээд SAT дээр би өгөөд үзсэн. Яг төгсгөөс өмнө сургуультай тэнцэнчсэн би өгөөд үзье гэж бодоод өгөөд үзсэн. Гэхдээ надад хангалттай бэлтгэх хугацаа байгаагүй. Гэхдээ би хэрэг бэлдэх байсан бол саяны номнуудаас маш сайн бэлдэх байсан. За тэгээд саяны номнууд одоо IELTS-ийн бэлтгэлийн номнууд, тэгээд Eureka Military коллеж панда дээр ямар нэгэн байдлаар линк хэлбэрээр хүмүүс байдаг, PDF хэлбэрээр хүмүүс байдаг. Тийм болохоор заавал мөнгөөр хөтлөж авах шаардлагагүй. Гэтэ яна би ингэж хэлж болохгүй мэдэхгүй юм. Тэгээд эсэ. За эсэн дээр болохоор чи өөрийгөө маш сайн харуулах хэрэгтэй. Тэгээд шууд бичиж хэлэх хэрэгтэй. Чиний амьдрал ямар нэгэн байдлаар сонирхолтой одоо чамайг өвгөмөц гэж хэлэхэд юм уу? Чиний амьдрал ямар нэгэн байдлаар байсан. Тэрийг нь зүгээр бичих хэрэгтэй. За тэгээд миний хувьд яг яаж алдсан бэ гэх юм бол би бичгээс зайлс хийгээд маш их уншсан. Би on writing hacks to college essays, Harvard essay special тэгээд essays to inspire тэгээд ерөнхийдөө нийтлээ уншдаг байсан. Тэгээд уншаад тэгэхээр ингээд сүүлдээ бүтцэн ингээд толгойдтой орчиж байгаа шүү дээ. Гэхдээ би ингэж бичих юм бол тэднэр таалагдах юм болов гэж амар бодсон. Өөрийгөө яг яаж илэрхийлэх талаар юм бодохгүй. Ингэж бичих юм бол юм ингээд авчих юм байна гэж бодох юм. Тэгэхгүй ямар нэгэн байдлаар та бүхэн эхлээд бичиж үзээрэй. Эхлээд завтаа гаргаад дараа нь тэрийг засаад үзээрэй. Тэгээд миний хувьд болохоор энэ бүх эсээ одоо энэ бүх зүйлсийг энэ хизээч хэлсэн болно. Гэхдээ хизээч хэлсэн болно. Одоо гоё үстэй. Гэхдээ нийт хэлэх юм бол илүү чамд даваадaltaй, илүү чиний хийсэн юмнууд чамд чиний сэтгэл хүсч чадна гэсэн. Ингээ яагаад хийчих юм бол дараа нь ингээ бодохлоо би тэрийг нэмж хастай байж дээ гэж бодох юмтай ч юм уу те. Дутуу юмтай болоод үлчин тийм болохоор энэ сэтгэлээрээ тэгээд хэрвээ чи 12 дахь ангийн сурагч тэгээд чам дахиад хугацаа хэрэгтэй ч юм уу байх юм бол зүгээр дахиад сайн бодоорой. Тэгээд зүгээр чи нэг хориодоогүй зарим хүмүүсд бүр 13 жил суралцдаг, зарим хүүхдүүд маш олон хүүхдүүд ингээд төгсчөөд 2-3 жил өөрийгөө ажиглаж байгаа ч юм уу те. Тэгжиж коллежид суралцах тийм шийдлийг гаргадаг ч юм уу. Тийм болохоор зүгээр. За дараа нь болохоор recommendation letter. Recommendation letter ерөөдөө багш нараасаа mentor, tutor, peer тэгээд чамайг ямар нэгэн сайн мэддэг хүмүүсээ ингээд авах хэрэгтэй. Тэгээд энэ recommendation letter нь чамайг бас нэг талаас нь ингээд аюулгүй сайн онцлсон ч юм уу те. Чи тэрийг ингээд хальт ингээд бусад аппликейшн хэсэгдээ дурдсан ч юм уу. Тэгээд яхаа бол тэр уушч байгаа хүн за яг ийм төрлийн хүүхэд биш тэгээд илүү сайн мэдэх юм ч юм уу. Илүү тавигдсан сүн төсөөлөлт нь боо. Тийм болохоор тиймэрхүү талаар бичсэн зүгээр гэж бодож байна. Тэгээд дэс нь зарим багш нар ингээд бичээд өгдөг. Харин заримыг нь болохоор багштайгаа байгаа бичдэг. Тэгээд би бас юм нэг тэгжсэн. За дүнгийн хулга. За дүнгийн хулга болохоор ихэнх сургуулиуд, ихэнх хувийн биш улсын сургуулиуд ч юм уу те ингээд өөрөө бэлдээд тэгээд одоо тамга даруулаад ч юм уу өөрөө ингээд бэлдэх шаардлага гараад идэг. Юмстай ч ингээд би л өөрөө биччихсэн. Тэгээд манай бичих хэргийг ч ингээд тамга даруулаад ингээд
бусдын миний гээд ингээд өгчээсэн. За тэгэд чиний дүүн чинь ерөнхийдөө 90%-аас дээш байхад юу болох юм болов? Бас нэг хэмээс заавал 4 байх албагүй. Тийм. Гэхдээ мэдээд сайн сурвалжсан шүү дээ. Яа. Тэгээд дараа нь чиний CV, чиний хичээлээс гадуурх үйл ажиллагаа, чиний одоо резюме байгаа. Тэгээд чиний ингээд эндээс ямар нэгэн байдлаар ингээд 12 жил сургуульд өнгөрөөсөн байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар чи гоё зүйл хийсэн. Тэрийг ингээд олоод гоё үгээр бичих юм бол тэгээд CV чинь болчихно. Тэгээд өөрийгөө юу ч хийгээгүй гэж бити бодоорой. Чи юм хийсэн. Одоо чи амар гоё юм хийдэг гэсэн ч юм уу? Чи амар гоё ингээд тон асуудаг гэсэн ч юм уу? Эсвэл чи ингээд номер шатуртай байсан ч юм уу? Тэр болгоныгаа ингээд сэрүүлж агаад ямар нэг activity-тэй холбооч юм уу ингээд бичих хэрэгтэй. Гэхдээ тийч үнэн байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь яг сэтгэл зүйн талаар юм яриа л та. За. Бүгдээ одоо төгсөж чинь тэгээд коллежийн төлөө орох чинь. Тэгээд аппликейшн ингээд явуулж явахдаа би одоо яана би чадхал уу гэж үнэхээр бодсон шүү дээ. Хүүхдүүд бүгд ямар хичээдэг вилээ IELTS SAT тэгээд бүх юм ингээд амжуулаад өгч байгаа ш. Төслөж хэрэгтэй хамтдал ч юм уу тийм хэрэгтэй болол чи хайгаад үзэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь чи өөртөө маш сайн итгэлтэй байх хэрэгтэй. Яг гэх юм бол том мундаг хүмүүс байгаа шүү дээ. Ингээд гоё том сургуулиуд суусан. Эсвэл бол Bill Gates, тэгээд Mark Zuckerberg ч юм уу бүгдээрээ ямар нэгэн байдлаар амьдралынхаа ямар нэгэн үед яг чамтай адилхан тийм төвшөнд байсан үе байсан. Би тэгэж итгэдэг. Тэгээд тийм болохоор бүгдээрээ залуу тэгээд бүгдээрээ айгуу гоё мөрөөддөг. Тэгээд мөрөөдөл ингээд толгой дотор очно гэдэг чинь юм биелэх боломжтой гэсэн үг. Тийм болохоор бүгдээрээ хичээгээрээ юусоо яриадаггүй. Тэгээд дэрэс нь өөрийгөө битгий голоорой. Өөрийгөө битгий голоорой гэж хэлж байна. Яг тийм бол би 12 дэх та. За би 6 оны тавчлаа. Бусад бүх юм ерөнхийдөө ингээд шалгуур болдос ингээд бэлтгэсэн байгаа шүү дээ. Тэгээд окей би антаа ингээд bare minimum нь хүч чадахгүй юм шүү гэж бодсон тэр үедээ өөрөө нэлээд anxious байсан. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд Азийн тохиогоо Magic гэдэг бүрдээд ингээд Итали суралцаа болоод байсан. Тэгээд би Италид суралцсанаас хойш маш олон гоё зүйлийг ингээд сураад бас маш олон тийм абен даунаар ингээд хүрээд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр болгоно нь ингээд айгүй гоё. Тэгээд би хизээч 12 дахь ингээд 12 сартаа ч юм уу тийм ингээд Италид ийсэн тэгээд тэтгэлэг авч аваад тэгээд хэл сураад тэгээд аялаад энэ одоо сураад болоод юм гэж юусоо бодоогүй. Тэгээд тийм болохоор одоо заримдаа чиний төсөөсөн одоо бодож мөрөөдсөн амьдрал ингээд чиний амьдрал чанд бэлтгэх гоё амьдралын зөвлөлөөр ч юм уу амьдрал илүү гоё байж болно. Тийм болохоор бас тэрийг ч гэсэн ингээд олоод хараад тэгээд тэр боломжийг ашиглаад авах хэрэгтэй. За тэгээд дэс нь би жоохон тэтгэлийн талаар ярилцсан л та. Европын орнуудад ерөнхийдөө тэтгэлэг авах болцоо маш их байдаг. Тэгээд одоо Италийн хувьд гэх юм бол би бусад орнуудын яг үнэндээ сайн мэдгүй л дээ. Тэгээд Италийн хувьд гэх юм бол ингээд state scholarship амиг өгдөг. Тэгээд чиний амжилтгааны түвшнээс чинь ингээ хадгалзаад нэг жилийн хугацаанд 7,200 ч юм уу эсвэл 8,000 зарим газраас 8,000 евроны тийм туслалцаа өгдөг. Тэгээд тэр нь бол ерөнхийдөө амжилтгаандаа ерөнхийдөө яг таардаг. Тэгээд бас нэг хүмүүсийн ойлгох хэвээр юм гэх юм бол тэтгэлэг авахаас өмнө эхнийхээ тэтгэлэг авахаас өмнө би тэгэхэд бараг 4 сар зарим хүмүүс бараг 6 сар ингээд хүлээдэг. Системийн ямар нэг юмнаас болоод. Тэгээ зарим хүмүүс бүр ингээд хугацаанд нэмжихгүйгээс болоод тэтгэлэг авч чаддаггүй. Тийм болохоор
Тийм болохоор бас тэрийг сайн бодоод авсан байх хэрэгтэй. Ингээд агентлуудын талаар хэлээ. Би болохоор агентлахаар ерөнхийдөө хэлсэн. Маш их тийм аа. Тэгээд тайчсан ингээд агентлахаар сонирхож үзэж болно. Маш их тийм. Тэгээд найзуудаараа би хавхлаад top Итали Монгол World Education гэд тийм агентлуудад нийсэн мэт юм лээ. Агентлахаар биш хуваараа ингээд аплайдад хийсэн хүмүүс зөндөө байдаг. За одоо жишээлх юм бол чи ямар нэгэн сургуулийг ингээд судалж байгаа шүү дээ. Нидерланд, Амстердам их сургууль ч юм уу те. Хэрэг экономик гэдээ сонирхдаг болвол тэгээд хайнгууд портлыг ингээд бөглөөд тэгээд одоо интернет хөгжсөн үед яг яаж аплай хийх вэ тэрийг нь нэлээд сайн тайлбарласан зүйлүүд зөндөө байгаа. Тэгээд тэрийг нь харж агаад ингээд бөглөөд аплай хийсэн ч юм болно. Хэрвээ яг агентлагийн нэг арай гоё давуу тал нь гэх юм бол чамайг илүү чиглүүлж өгнө. Бүх материалуудаа чи өөрөө бэлдэнэ. Тэгээд харин агентлагууд нь болохоор ийм одоо материалуудыг бэлдээрэй гэд ингээд дамжуулаад өгдөг баггүй юу. Тийм болохоор илүү дэмтэй байдаг ч юм уу ингээд арай тийм баттай санагддаг юм билий. За би танаас Итали руу одоо суралцахаар ингээд төлөвлөж байгаа бол яг юу ерөнхийдөө бэлддэг талаа жоохон зурглал төсөөлөл өгье за. Эхлээд 12 жилийн төгссөн бол чи 12 жилийнхаа нөгөө дүнгийн гिचлийг авна. Гिचлийг авчгаад чи боловсролын яамнаас юм уу эсвэл ийм Монголиас бүрэн дунд сургууль төгссөн гэх. За бүрэн дунд боловсрол эзэмшсэн тухай тийм бичиг аваад тэгээд өөрийнхөө гिचлийг авсан байгаа шүү дээ. Тэгээд дүнгээ авсан байгаа. Тэгээд тэрийгээ Итали хэл дээр орчуулад апостилд ороод апостилд орсныхаа дараа одоо Declaration of Value гэсэн бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд Итали элчин дээрээс цаг аваад тэгээд материалуудаа өгөөд тэгээд овижин бичиг ерөнхийдөө нэг 7 хоног ч юм уу гарна. За сургууль руугаа өмнө нь бас аплайдсан шүү дээ. Сургууль руугаа аплайдсан тул портал дээрээ эхлээд оруулчаад дараа нь тэтгэлийнхээ ингээд дедлайныг нь сайн харж байгаа. Дедлайнаас өмнө өөрийнхөө санхүүгийн ингээд тодорхойлох юмудаа яг үнэн зөвөр одоо бичиж өгчөөд дараа нь яагаад вэ бичиг баримтаа баталдаг байхгүй юу? Одоо гэрээ чин тестүүдээ юу байдаг вэ гэх юм бол одоо гэрийн чин сайз тэгээд аавч хоёрын чин ажил хэдэн дөрөвний цалин авдаг. Тэгээд үйл хөдлөх хөрөнгө хэмээх тиймэрхүү бичиг баримтууд байдаг. Тэгээд ер нь Италийн сургуулиуд нь хөвчлэн мужийн тэтгэлэг болгодог. Тийм болохоор мужийн тэтгэлэгт бүгдээ бүртгүүлэхэд бол саний зүйлсийг хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй яхна шүү дээ. Тэгээд сургуулиудаа хамгийн гол нь яг ямар аймаг мужид хамааралтыг сайн мэдэх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол Ром тэгээд манай Касиногийн сургууль ч юм уу бүгдээ нэг юм Фрозиноны гэсэн Лацио гэсэн тийм хэсэгт байдаг болохоор Лацио Диско гэсэн scholarship-ийн материалыг бүрдүүлж өгдөг. За бичиг баримтуудаа орчуулуулаад нотариат ороод тэгээд апостилд оруулаад тэгээд бүгдийн бэлэн ингээд зөвхөндөө авч явдаг. За тэгээд сургуулийн чинь ингээд удирдлага ирж байгаа acceptance letter чи ирж байгаа. Тэгээд одоо онгоцныхаа билетийг аваад онгоцны билетээ авахдаа сургуульд очсныхаа дараа сургуулийнхаа ингээд тийм бичгийг ингээд авсны дараа чи онгоцны билетийг хөнгөлж олох студент эрхийг эдэлж болдог байхгүй юу? Тийм болохоор одоо эхнийхээ one way ticket авах ч юм уу. Тэгээд эдэлцгээд Итали ирчлээ. Итали ирэнгүүтээ чи хамгийн түрүүнд фискал код гэсэн бичгийг бас цаг авч иж очиж тэрийг авдаг. За тий чи ингээд чамайг бүүсдэгдэг юм яг иргэний үнэмлэх шиг тэгчээд чи дараа нь тэтгэлгийн материалын цагийг аваад материалуудаа өгнө. Тэгчээд фискал код айлгадаа авсан байгаа шүү дээ. Тэгээд том удалгүй шууд чи residence permit-ийг ингээд өгөх бичиг баримтаа дахиад одоо цагдаагийн газар дээр очиод өгөх хэрэгтэй. Тийм. Гэтээ бүгэлж агаад нөгөө
шуудангийн газраас kit гэсэн ийм форм авахгүй тэрийгээ бүгэлж агаад тэгээд өгдөг. Гэтэ өгөхдөө та нар бас 1 жилийн ч юм уу эрүүл мэндийн иншуранс авдаг. За ерөнхийдөө тэгээд болно. Тэгээд хувь хүнээс болохоор ямар юмнууд шаардах вэ гэхээр байр, SIM card, тэгээд Revolut банк ч юм уу ингээд арай Европод ашиглаж болох евроны данстай байх хэрэгтэй. Ерөнхийдөө TTB банк, голомт банк ч юм уу ингээд еврогоор болдог худалдаа авалт хийж. Гэхдээ ингээд евроноос өөр хүн рүү явуулахад ямар ч надад бэлгшилтэй байдаг болохоор би TTB-гээс ингээд Revolut руу татж аваад ингээд дотор ашигладаг. Тэгээд дээрэс нь чиний тэтгэлгийг чинь одоо мөнгө гэх юм уу тэр чинь чиний Revolut данс руу орох болохоор гадаад данс руу орох болохоор тэгээд тийм дансаа нэг хэрэгтэй. За ерөнхийдөө нэг тийм. За эцэст нь гэж хэлэхэд та бүхэн маань ингээд өөртөө байгаа боломжуудыг ингээд ийж хайж олоод ашиглаарай. Тэгээд та бүхэн алдаж болно, эсвэл онж болно. Тэгээд it's okay. Хамгийн гол нь юу вэ гэхлээр чи өөртөө боломжийг үүсгэж чадсан байна. Одоо тэг хувь тэгээд тэг 1% хоёр чи шалгав шүү дээ. Тэг 1% нь чи ядахтаа орох бололцоо байгаа байхгүй юу? Тэг гээд оролцоогүй байх юм бол чи явж хайрахгүй. Тийм болохоор ингээд сургуулиудад ингээд апплайтаж үзээ ямар нэгэнд нь онж болно шүү дээ. Тийм тэгээд амьдрал юмэр баялаг. Тийм болохоор тэгээд бүгдээрээ гадаадаас ууцгаая. За миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Хэрвээ танаас таалагдсан бол та бүхэн лайк дараад тэгээд subscribe хийгээрэй. Тэгвэл би маш их баярлалаа. Тэгээд за бай. Сайхан өнгөрүүлээрэй.